За баярлалаа. Засгийн газраас гайлын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Энэ хууль яагаад гарсан гэдгийг бүгдээрээ мэднэ. Тэр цаг үед Монголд цаг үеийн байдал, цас цуудын байдал, давагчгүй хүчин зүйлийн төвшөнд очиход тэжээлийн маш их нэмэлт хэрэгцээ үүссэн юм. Тэрийг хангах нэг том бодлого байсан. Хоёрдугаарт нийгмээрээ гурилын үн зохиомлоор дэндүү их өсчихсөн байна. Энийг арилгах ёстой. Ийм учраас импортын гайлын татварыг нь чөлөөлж байж өрсөлдөөнийг бий болгоно гэж ингэж зорьсон юм аа. За ингэж энэ шийдвэр гарсан. За бас тодорхой бодит байдлуудыг ойлгуулж чадсан гэж би ингэж ойлгодог. Бүгдээрээ нэг сэрцгээсэн байх гэж би ойлгоод байгаа. Тариаланчид гурил үйлдвэрлэгч нар хоорондоо олон жил толхилцсон юм. Үгүй бид хэдийн толхилцоод байсан чи ер нь явж худлаа толхилцоод байсан юм биш үү гэдгийг ойлгоцгоосон болов уу гэж ойлгоод байгаа нэг. Хоёрдугаар дан ганц тарифын хязгаарлалт үнэнд нөлөөлөөгүй юм байна гэдгийг харуулж чадсан. Импортын гайлын албан татвар бол 5% л байсан. Энэ үнэнд тийм хүчтэй нөлөө үзүүлэхээр бас тариф биш. Баруун бүс нутагт гурилын үн бараг 50 орчим хувиар өсчихөд байсан. Гэтэл 5% тариф буулгахад тэр буугаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энд тарифын бус ерөөсөө нийлүүлэлт борлуулалтынхаа сүлжээ талд бидэнд юм байгаа юм байна гэдгийг тодорхой харуулсан. Энэ үнийг зохицуулах ёстой. Хоёрдугаарт ер нь үн ямар байсан юм, ямар байж болох юм гэдгийг энэ шийдвэр харуулж чадсан. Энэ хууль батлагдсанаар 8.7% улсын дундаж 8.7 хувиар л үнийн өсөлтөнд нөлөө үзүүлсэн юм билээ. Тэгвэл үйлдвэрээрээ янз зарим нь 3%-тэй буурсан, зарим нь 11%-тэй буурсан. Ийм л дүн харагддаг. Бүс нутгаараа үзэхээр бас өөр гардаг. Тэгэхээр энэ дээрээс хараад би юу гэж бодоод байна вэ гэхээр зэрэг газар тариалан сул хөгжитсөн бүс нутгуудынхаа гурилан бүтээгдэхүүний хэрэгцээг төр ямар байдлаар хангах юм бэ? Энэ үн дээр хөдөө аж ахуй яам ер нь ямар бодлого барьж байна вэ гэдэг нэг асуудал байна. Хоёр дахь асуудал нь энэ гайлын тариф чөлөөсөн хуулийг дагуулж газар тариалангийн үйлдвэрлэлийн хамгаалах зорилготой гаргасан тогтоол бий. Тэр тогтоолын хэрэгжилт ер нь юу болсон бэ гэдэг асуудал надад их чухал байгаад байгаамаа. Бид ер нь одоо энэ татварын тухай ярих, тэрний цаад үйлдвэрлэл хангалтын тухай ярихад анхдагч үйлдвэрлэл газар тариалангийн үйлдвэрлэлийг ярихгүйгээр энийг ярих боломжгүй. Тийм учраас бид бүтээгдэхүүн хийдэг будаандаа урамшуул өгөөд явсан хэрнээ будааг өөрийг нь бий болгодог үрэн дээрээ ямар ч асуудал бариагүй. Энэ нь Монголын газар тариалангийн үйлдвэрлэлд нэлээд том доголдлыг бий болгосон. Тийм учраас тэр технологийн нөөц бүрдүүлэлт түүнд өгөх дэмжлэгийн асуудлыг хөдөө аж ахуй яам юу гэж ойлгоод байгаа юм бэ? Газар тариалангийн үйлдвэрлэлд хөгжсөн бүс нутгууд чинь бол энэ технологийн нөөцийг таварын будааныхаа үнээр тариалах аж ахуйнуудад өгчдөг. Төрөөс нь тавар улаан буудааны 50%-тэй тэнцэх хэмжээний За бачралт шүнд 1 минут нэмж өгье. Үүн дээр одоо ямар бодлого, ямар зохицуулалт хийхээр тооцож байна вэ гэдэг нэг ийм асуудал байна. Дараагийн нэг асуудал суурлагдсан хүчин чадлын 30% ашиглаж чад хэдүүлээ үн яриад болжгүй байгаа улсаа. Энэ үнийг яаж дөхүүлэх юм бэ? 800 гаруй мянган тонн будаа тайрамдээд бараг 600 мянган тонн гурил үйлдвэрлэх хүчин чадал байгаад байдаг. Тэгвэл Монголоос гурил авах сонирхолтой импортлагч нар хэр байгаа юм? Эрдэнэсийн хэрэгцээг хангахын тулд бид яаж тусгай зохицуулалттайгаар бараг будаа импортлж оруулж ирээд гаргах ёстой юм? Эсвэл хурааж авах ургацынхаа хэмжээг яаж нэмэгдүүлээд хүчин чадлаа гүйцэд ашиглах юм гэдэг л асуудал байгаа байхгүй. Манай гишүүд яриад байгаа гурилын үйлдвэрүүдийн тооц хөөрсөн байна, хэдэн монополууд байна гэж.
яахаараа цөөрдгийг гэхээр уг нь энэ нийгмийн өөрийнх нь хууль бол үн чанар хоёроор За хариулт өгье. Инквайри сайд. Өнөхөр гурлийн үйлдвэрүүд цөөрсөн асуудал үн чанарын өрсөлдөөнд ширүүн байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өрсөлдөөнгийн салбарт бол хангалттай байгаа гэдгийг салбар хариуцж байгаа хүний хувьд хэлхийг хүсэж байна. Нөгөө талаар нөөц хязгаарлагдмал. Монгол улс сая 564 мянган км²-т нутаг дэвсгэртэй. Үүний нэг 900 орчим мянган га буюу 0.5 орчим хувь. За 0.6 орчим хувьд нь л газар тариалан эрхлэх болцоотой. Ийм байгаль цагуур хөрсний өгөгдөлтэй. Тэр газар нь үндсэндээ төвийн бүсд байдаг. Тэгэхээр яам өөрөө энэ төвийн бүсдэр их хурлын шийдвэрийг хэрэгжүүлж шилжиж очиод үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нүдний цэцгэмэд хайрлах ёстой тэр 0.6% тэр газраас авах өгөөжийг таримтлын төрлийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн эрсдэлээс хамгаалах тэжээлийн баазыг нэмэгдүүлэх, тэнд үр сортой аж ахуйнуудыг бий болгох, эрчимцэн аж ахуйнуудыг бий болгох, энэ хэд төвлөрөл үсээд байгаа төвлөрсөн хүн амын хүнсний хэрэглээг доктортой нээлттэй хангах гэдэг л ийм ажил шүү дээ. Тэрээс Улаанбаатар цугаад хуралдаа давал ажил явахгүй. Энэ манайх аж ахуй яам, аж ахуй дээр очиж ажиллах ёстой. Тэгэхээр үнийн асуудал дээр их үнэхээр өргөн хэрэглээний гол суур бараа мөн. Тэгэхээр энэ дээр ямар бодлого авч хэрэгжүүлэхэд бид нар оруулж байна. Одоо өнөөдрийн гол зорилт бол тариалт эхлээд байдаг. Тариалчтайгаа Улаанбуудаагаа тарьцгаа гэдэг мессежийг л одоо ийм хуулийн зохицуултыг л ярьж байгаа. Дараах зохицуултуудыг бид нар хаврын чуулганд багтаагаад оруулж ирье. Үнийг яавал доктортой байх уу? Яавал баруун бүсэд төвийн бүстэй адилхан нэг үнэтэй байлгах уу? Энэ бүгд өөрөө санхүү хөрөнгө оруулалт бусад одоо төрийн зохицуулалттай холбоотой шүү дээ. Тэгээ би оруулж ирнэ. Тэр үед энийгээ бүгдээрээ дахиад тойроод нарийн хэлцье. За энэ татвартай холбоотой 8 одоо заалт өгсөн ийм арга хэмжээ гарсан тогтоол. Энийг хэрэгжилтээр яриад байна. Хэрэгжилтийг яам өөрийнхөө хийх хариуцах ажлуудаа бүрэн хийсэн. Хөдөө аж ахуйн биржээр үрийн болон хүнсний улаануудыг харилцах талаар судал шийдвэрлсэн. Бүх үр тариа үр Улаанбуудаа биржээр харилцаж байгаа. Хөдөө аж ахуйн корпорац элеваторыг тариаланч дэрэл ашлуулах болцоо бүрдүүлэх. Чөлөөтэй ашиглаж гэрээлд хадгалж өгж байгаа. Дотооддоо хангаад илүү гарсан хүнсний будааг экспортлох болцоо бүрдүүлсэн. Бүгд хятад улсын хорой цэрийн байгууллагад ажиллаад Улаанбуудаа экспортыг нээсэн. Харамсалтанд тийшээ илүүчлээд гаргаад байх Улаанбуудаа алга сүүлийн мэдээгээр 240 тонн Улаанбууд гурил экспорт нь гасан л дэмтэн шинжилгээтэй байна. Лаборатори сорилтын үр дүнд үндэслэн баталгаажуулах чанарыг анхаар гэсэн. Энэ намар ямар чанарын маргаан гараагүй бүх будаа. За инквайри сайд гүйцэж хариулъя. Үйлдвэр нийлүүлсэн бүх Улаанбуудын чанар дээр маргаан гараагүй бөгөөд энд хамгийн сүүлийн үеийн лабораторийн тоног төхөөрөмж бүрэн суурил дууссан. Гурлийн үйлдвэр хөдөө аж ахуйн корпорац элеваторуудад хүлээж авч байгаа будаа нэг стандартаар дүнг 5 минутын дотор шинжилээ тариаланчид нүдэн дээр нь гаргаад 2 талаас акт зураад будааны чанарыг тогтоогоод явж байгаа. За энэ өрсөлдөөний хуулийн асуудал, худалдаа демпингийн хуулийн асуудал өөр харьяа байгуулгын асуудлаа. За стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор жил бүр 100 мянган тонн Улаанбуудааг улсын төс худалдан аваа гэсэн. Худалдан авах санал төслийг оруулсан улсын их хурл хассан. Энэ 26 төсвүүдээр дахин оруулж ирнэ дэмжиж өгөөрэй. Стандартчлал техникийн зохицуулалт энэ стандартаа шинжлэх асуудал. Энэ стандарт хэмжил зүүн газрын эрхлэх асуудлууд нь өөрөө үндсэндээ яам энэ хууль баталсан толбогдуулан авах арга хэмжээгээ 100% хариуцлагатай биелүүлсэн. За жигжлийн Бачаргал гишүүн тодруулж асууя. Одоо ингээ базаад үзэхээр дан ганц гайлын тарифаар ноцолдох биш юм байл. Ковот, бусад тариф, тэгээ монополийн зохицуулалтаар ноцолдох юм байл. Тэгж байж бид хэд амьд үлдэх юм бэ лээ. Хятад Орос хоёртой Монгол өрсөлдөж чадахгүй байгаа нь мас үйлдвэрлэл, технүүсийн давуу боломж,
Яг энэнтэй ч адилхан Алтан тариа Улаанбаатар хоёртой жижигүүд нь өрсөж чадахгүй байхгүй. Хэрвээ Игднүс өгсөн хувилдад үн нэмсэн бол жижигүүд нь дагаад босоо ивчих ёстой шүү дээ. Тэгээгүй байх гэдэг нь тодорхой харагдаад байгаа. Тэр хоёр нь масс үйлдвэрлэл хийж байгаа учраас наад хэдэн жижиг нь тэр хоёртой чирэгдээд очиж байгаа байхгүй. Тийм учраас энд бол биднээс зохиомл үн байсан юм байна гэж ярих ямар ч боломжгүй байгаамаа. Эдийн засгийн агуулга энэ зах зээлийн чинь мараал талаасаа харуул. Тэгэхээр хэдүүлээ ноцолдох юм аа зөв болж ноцолдъё. Тариаланчтай ихтгэл төгс тариа. За. Нанцдын Наранбаатар гишүүн алга байна.